Манай улс чинь нийт цахилгааныхаа яг 81% нь өөрсдөө дулааны цахилгаан станцаар үйлдвэрлээд тэгээд 3% салхинаас 2% наснаас аваад үлдсэн 14% нь импортоор гадаадаас Оросоос авдаг байхгүй. Зүгээр ингээд залгаад өргөцсөн залхуурууд нь хэрвээ тэгээ залгагдаж орхиогүй зүгээр салгацсан байсан бол 14% бид нэр импортоор авах шаардлагагүй гэсэн юм байдیں۔ Цаасны хэрэглээгээ багасгаад аль болох очиг баримтаа дижиталаар хадгалдаг болох автомашинаар ирж ингээд хүлэмжийг ялгаруулахгүйгээр дуугаар ирдэг ч юм уу. Тэгвэл дуугаар ирдэг байдлын байгууллагын дэмжихэд бол дууны доороо зогсоолтой байлгаж ажилчдаа илүү амар болгож өгөхдөө яг өнөөгийн Монголын нөхцөл байдал хүмүүсийн хандлага л гэж үзэж байгаа. Ганцхан би юм чинь гэж бодоод хайчдаг. Тэнгүүтээ яг тэвэндээ адилхан айгүй олон хүмүүс ингээд усаа гоожултай үлээгээд эсвэл гэласалтай үлээгээд хайчдаг. Монголын экологийн улмөр нь Америкийн экологийн улмөртөө тэнцүү байдаг гэж гарсан. Тэгэхээр Америк болохоор 140 сая хүн амтай. Тэгтэл Монгол 3 сая хүн амтай. Бид нар хэмнэх боломжтой юм хэмнэж чадахгүй, аврах боломжтой байгалагч нь аварч чадахгүй байгаад идэг. Тэгмээдээ Монгол улс маань ногоо ажлын байр ер нь бол маш цөөхөн байдаг. Ерөөсөө энэ талаар арга хэмжээ чавна гэж бодохгүй. Тэнгүүт ер нь бол гадаадын ихэнх улсууд бол дахин боловсруулсан цаас ашигладаг байхгүй юу? Тэнгүүт маа Монгол бол дандаа л шинэ цаас. Би жишээлбэл өөрөө цаг ажил хийдэг байхгүй юу? Аяг маяг уухтаа ингээл амар гоожуулаад тэнгүүтээ буцаагаад тог могоо ямар ч шаардлагагүйд тог ингээд цэнэглэгч мэнэглэгч бүх юмыг залгаа үлдээчихдэг. За тэнгүүтээ тэр нь нийт Монголын бүх хүмүүс одоо тэгж ямар ч шаардлагагүй тог гаргахаа болчих юм бол Оросоос тог татахгүй байх боломжтой болж байгаа. Ямар байгаасаа гэж хүсэж байна вэ гэвэл ер нь бол бүх байгууллагууд л ер нь бол ногоо ажлын байртай болчихвол маш зүгээр. Тэгэх юм бол бидний ирээдүйн үр хөвгтүүд маань сайн амьдрах болно.